Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хямлан амчин подкастаараа та бүхэнд уулзж байгаадаа баяртай. За өнөөдөр бидний ярилцах сэдв те охтод ерөндөг тайханд ерөнхийдөө зүг үү гэдэг одоо сэдвийн дор эмэгтэйчүүдийн те мэргэжлээрээ 38 жил ажиллаж байсан пүрэв жаргал эмчийг оролцож байгаадаа баяртай байна гэж байна. За бүгдэнд энэ өдрийн мэндийг төшөөлье. За ер нь бол интерутеринал division буюу маань хүндэд ерөндөг тавих нь одоо охтын ерөндөг гэж ерөөс байхгүй. Охтын гэдэг одоо шил апдейтээс уншмаад гэдэг намн дээрс янз бүрийн намн дээрс одоо их эмэгтэйчүүдийн намн дээрс уншихад охтын гэсэн ер нь ерөндөг бол байдаггүй. Охтод харин бага гэмтэл учруулах ерөндөгийг сонгох хэрэгтэй. За ерөндөг чинь өөрөө угаасаа одоо зэс агуулсан мөнгө агуулсан тийм ахал төрөлч байдаг тийм. За тэгээд дээрэс нь энэ юутэй янз бүрийн хэлбэртэй гэж бол одоо шилбэл Т хэлбэрийн ч байдаг юм уу, цагиргамч за одоо спираль хэлбэртэй одоо мушка хэлбэртэй ч байдаг юм уу, ийм спиралаар гэж байдаг. Ер нь одоо ерөндөг яаж жирэмсээс хамгаалдаг вэ гэхээр 92-93% нь одоо хамгаалж жирэмсээс хамгаалж чаддаг. Гэтэл чинь охтод тавихын зөв гэж хэлхийн өмнө төрөөгийн бүсгүйчүүдэд тавихын зөв гэдгийг ярих хэрэгтэй. Ер нь бол ерөндөгийн жирэмсээс хамгаалж байгаа үйлчлэгийн ямар үйлчлэг гэдэг вэ гэхээр нэг номерт нь бол одоо маань агших одоо үрийн хоолой одоо агших хөдөлгөөнүүдийг хурцсагдаг. За хоёрдугаарт нь зэс чинь өөрөө одоо хэсэг газрын асептик өрсөл явуулаад асептик өрсөл явуулснаас нөгөө умаа салстаас ферментүүд ялгараад эвсэл үрийг умаандэд бэхлүүдүүлдэг. За гурав дахь үйлчлэг нь юу гэдэг вэ зэрэг эр бэлгээс энэ бэлгээс одоо токсик үйлчлэг үзүүлдэг. За гэх мэтлэнгээр одоо энэ олон үйлчлэгийг үзүүлдэг. За тэгвэл одоо мөнгөний спиралын ямар онцлогтой тийм гэхээр нөгөө мөнгөн дээр одоо нэг цаг гэдэг юм нэ. Зэсийн одоо зэсийн спирал чи одоо 3-аас зайр янз бүрийн номдэр янз бүр биш. Одоо охтын ном уншиж байхдаа одоо 4-6 жил болгоно ч гэдэг юм уу. 2017 оны Америкийн одоо Handbook надад байж байгаа. Тэрийг уншихад бол 10 жил хүртэл байж болно. Тэ бүтцээс шатна. Одоо зэс нь одоо 380 одоо Couprum гэж бичиж байгаа тийм зэс 380A гэх юм бол 10 жил болно. 360-тай нь одоо 7 жил болно. За 103 Couprum буюу зэс 370 тэр нь одоо өшөө цөөхөн жил. Ил чинь мөнгө бол тэр умаа хүндэд байх хугацааг 2-4 жилээр сумж байгаа. Алт болохоор гэхдээ ер нь яг дангаараа мөнгө биш л те. Мөнгө зэс гэж байна. Алт зэс гэж байна. Тэндээ нэг мөнгө одоо алт нь болохоо өрсөлийн эсэргүүцэлдэг. Одоо даваа талтай ч байд. Гихмжлэнгээр яагаад зэс алт ороод идэв юм бэ? За зөвхөн пластик материалаар хийдэг. Тэр пластик материалын одоо зэсгүй гэж байна. Тэгвэл зэсгүй байгаа шалтгаан нь дээр нөгөө сернокислий барий гэж. Тийм хэм бүтцтэй ингээд одоо төрөгчдөг. Тэр нэрнэгээ тарахад амархан болчихдог байна. Зүгээр дан пластик материалаар умаа хүндэд тавьчихаар одоо яг умаа хүндэд байна уу гэж сүлд нэрэл хайгуул хийгээд. За аль болохоор хэлбэрийн хувьд бас янз бүр байгаа. Тийм. Тэ хэлбэрийн байгаа. Эсвэл нөгөө цагиргам мушгирсан хэлбэртэй байгаа. Тэгэхээр зэрэг одоо охтод аль спирал нь ерөндөг нь арай илүү тохиромжтой хэлбэр байна тий. Ер нь бол штэ баг гэмтээж тавих хэрэгтэй. Умаа хүндийг баг гэмчээж тавих л ёстой. Төгс төрөөг байгаа огт хамаагүй. За аль аль тийм. Алийг сонгож болно гэсэн. За тэгвэл төрөөгүй бүсгүйчүүдэд тавихаас өмнө хэсэг газрын асептик өрсөл явуулна гэдэг. Одоо хамгаалах одоо жирэмсээс хамгаалах тийм үйл ажиллагаа явагдана. Өрөө хоолойны одоо умайн өөрх нь агших чадвар нэмэгдчихдэг. За эвсэл өрөө бэхлэхдэггүй байгаа шалтгаан нь зэснээс шалтгаалаад байгаа. Хэсэг газрын асептик өрсөл явуулаад умаа салстаас одоо ферментүүд ялгарч байгаа. Тэнд одоо үр тогтох чадвар, үр одоо бэхлэгдэх чадвар. 3 дугаарт нь одоо эр бэлгийн эсрэг одоо энэ бэлгийн эсрэг токсик үйлчлэгээ үзүүлнэ гэдэг. Тэгвэл энэ одоо үйл ажиллагааны бүсгүйчүүдэд яадаг вэ? Одоо жишээлбэл нэг ийм судалгаа хийдэг юм. Одоо ийм ирүүл эмэгтэй тавихад олон эсрэг залтаа шүү дээ. Одоо ерөндөг мэд жишээлбэл өрсөлт өвчтэй, архаг болон хурц өрсөлт өвчтэй, эндометриозтэй, одоо ургацэг, умаа хүндийн ургацэг, умаа хүзүүний ургацэг, умаа хүзүүний одоо шархал гэж бүгд эсрэг залтаа болчихдог. Ойлгоод яг уу ойлгохыч эсрэг залтаа. За гих мэтлэнгээр одоо умаа харгүй авдар эсрэг залттай тусалдаг учраас ч гэдэг юм уу. Янз бүрийн одоо үндэвчлийн үйл ажиллагаатай холбоотой цус алдалт гэдэг чинь бүгд эсрэг залт болчихдог. Гэтэл чинь энэ эсрэг залт байхгүй хүнд олж тавина. Өөрөөр хэлбэл ийм эрүүл хүнд. За ийм эрүүл хүнд тавьсан байлаа гэхэд 85% өрсөх гэдэг. За хэрэг умаа хүзээний уйлан хатаа ч юм өрөвсөлтөө хүнд заавал эмчилгээ авч тавилах нь тий. Тэгээд ийм эрүүл хүнд тавьсан байхад 85% өрсөх магадaltaй гэж бичсэн байдаг. Ерөндөг бол асептик өрсөлдөх. Угаасаа хэвийн үйл ажиллагаа асептик өрсөл явуулаад одоо эвсэл үрийг бэхлэгдэхгүй байхад одоо шүү умаа гадаг жирэмсэн болж исэн
анонистэй асуумжтай хүнд бол 50 эсрэг залт. За гих мэтлэнгээр ийм олон эсрэг залтаа ивэр үл хүн олж тавих гэдэг нь. Тийм ээ. За гэтэл чинь төрөөгүй эмэгтэй тавьсан тохиолдолд үргэлжлэн сэтэрчих юм бол би дөрөв одоо ярьжсэн тийм нэг удаа үрс сэтэрхэд 10-15% одоо үргэлж дагуулж юм аа. Жишээлбэл бэлгийн олон хавьтагчтай одоо нөхөр нь бэлгийн олон хавьтагчтай гэдэг юм уу те эсвэл өөрөө бэлгийн олон хавьтагчтай гэж болно. Эсвэл ерөөсө тогтцоо одоо бэлгийн хавьтал биш одоо тохиолдлын бэлгийн хавьталд ороод одоо үүсгэх магадлал нь өлөө олон болчихно. Олон их болгоно. Гэвч төрөөгүй охтууд сонгох гэдэг шүү дээ бид. Төрөөгүй охид болон өсгөөчүүдэд. За тэгээд яг тавихтаа бол эрүүл байна уугүй ч эхлээд үзэх шүү. За нэгэнд бэлгийн хавьталд орсон бол нөгөө олон үр хөндлөлт хэлжсэнээс одоо юуг нь хэрэглэх нь одоо аюутглаа одоо нөгөө ерөнхий хэрэглэх нь давуу талтай болчиход чинь тэр давуу талыг харахаас өмнө за энэ хүнд чинь өргөдөл давчих үедээ энэ хүний одоо хүмүүс хастыг одоо гимтээч үедээ ч гэдэг юм уу олон юм анхаарах хэрэгтэй болчихдог. За яг тавихтаа юуг анхаарах вэ гэхээр тэр биений өмнө мөчлийн 4-5 хоногийн дотор тавих хэрэгтэй. За энэ гарцаагүй жимсэн биш гэдэг тодорхойлж гэдэг биений мэрчээрээ. За хоёрдугаарт нь одоо үзлэг төрлөд үзлэг хийсэн байгаа. Одоо өтрийн өрсөлдөх юм бол эмчилсэн байгаа. Умаа үзүүний өрсөлдөх юм бол бид нар эмчилчихсэн байх хэрэгтэй. За PCR-ын шинжилгээ авсан авахд бас илүүдэхгүй. За бид ч хараад бол PCR-ын шинжилгээгээр одоо хараад ч юм уу ашиг чадахгүй шүү дээ. За энэ тохиолдолд яг гэхэлэр одоо яг 50-аас 1-2 цагийн одоо өмнө оксидинг, азитромицин, азитрон ч юм уу нэг ширхэг болгочихно. За тэгээд 1-2 цаг өмнө шүү дээ. Ялангуяа төрөөг өгдөг. За ер нь бол ерөнхий 50 болгондоо ч ингэсэн болно. За ямар ч зүйл эрүүжүүлчихсэн байгаа. Тэгээд 50-аас өмнө одоо 1-2 цагийн өмнө оксидинг, азитромицин. За азитромицин гэж яагаад байдаг вэ гэхээр азитромицин аяг бол олон даваа талууд байдаг. Нэгдүгээрт нь одоо хоригдлог бид хоригдлогдож чаддаг. Нянгаа устгах чадварны илүү ч гэдэг юм. Ийм олон даваа талууд байдаг. За удаан хугацаар бид оршдог. Хоригдлогтой байгаад иж чаддаг байхгүй юу? Цусд нь концентрац нь одоо дээд хэмжээндээ хүрээд удаан хугацаанд бид байгаад байна. тогтоод одоо явдаг гэсэн. Жишээлбэл азитрон өдөрт нэг удаг юм байдаг. Одоо 3 өдөр ууддаг ч юм уу. Гэх мэтлэгээр аягүй олон даваа талууд байгаад байдаг байхгүй юу? За уулзчлаа 1-2 цаг юм. За тэгээд ерөнхийдөө тавьчихна. Эрүүл байгаа шүү дээ бид. Эрүүл байгаа гэдэг дахин хэлээд байгаа нь заавал урьдчилж үзсэн байх хэрэгтэй. Эрүүл эмэгтэйдээ ингээ өмнө хүндэд нь тавьчлаа. За дэглэм сөхөлнө. 7 хоног бэлгийн 7 сар хоног бэлгийн хавталт орж болохгүй. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь одоо олон хоногор тус гараад байвал заавал хэрэгж үзүүлнэ. За азитроно ч юм уу доксидингээ уулгачлаа. За тэгээд эндомитацины группийн бүлгийн юмнуудыг одоо ибүүдийн гэж ибуфрин ч гэдэг юм уу заавал 3-аас одоо өдөрт 3-аар 5 хоног болох хэрэгтэй. 50 өдрөөс эхлээд простагландиныг дарангуулдаг үйлчлэг үзүүлдэг байна. Простагландин чинь умаа хүндийгээс салт хохрохтой. Одоо бидний биеийн мэрэгтэй простагландинуудыг хохрох үед простагландинуудыг хэмжээгээр ялгуулж. Тэгээд энэ үед болохоор зэрэг архаг үсэд аягүй сэтэрэлтийн байдалтай явагдав. Эмчилгээтэй дандаа биений юмыг байрж эмчлэх гэдэг шалтгаан нь простагландинаас болдог. Простагландиныг ерөнхийдөө дарангуулаас хадгалах төрлийн юм бүтээгдэхүүн хэрэглэх нь тийм. Яг тавьсан даруйдаа бол одоо эндомитацины группийн бүлгийн юмнуудыг уулгах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Простагландины нийлэгчлийг бууруулах гэсэн чинь энэ дээр алкоголын бас простагландины нийлэгчлийг бууруулах гэсэн. Нингээ эсрэг үйлчилгээтэй гэдэг. Бактерицидны үйлчилгээ. Бактерицидны үйлчилгээтэй. Локолыг хэрэглэж болно. Угаасаа локолыг одоо биений өмнөх хам шинжтэй ч юм уу эсвэл айлгодизм минерийн үед бас хавсарч хэрэглэж болдог. Ерөндөг тавиулсан мистаслын дараах ч юм уу те нөхөн сэргээх зорилгоор умаа хүндэг одоо нөхөн сэргээх өтрээний ерөнхийдөө ханыг одоо нөхөн төлжөж эдисийн одоо нөхөн төлжөх ерөнхийдөө зорилгоороос алкоголыг ямаас салстыг нөхөн төлжөх хэрэглэдэг. Одоо үр хөндлөлтийн дараа хэрэглэх аягүй тохиромжтой. Тий одоо жишээл үр хөндлөлт хэлсэн дараа биений өвдөлтөд ирдэг охид бүсгүйчүүд нөхөрчийн насны эмэгтэйчүүд өдөрөнд нэрлдэг. Тийм гол нь нөгөө урамлын амьдлын амьд гэдэг юм аа. За хоёрдугаарт нь ерөндөг маань 3 сар жирэмсээс хамгаалах 5 юмнуудыг хэрэглэнэ. Заавал өрөөд хавсарч хэрэглэнэ. За энэ өрсөл сэтрхээс урьдчилан сэргийлж байгаа. За ерөндөг чи өөрөө гадны бит байхгүй юу? За 50 цагаас эхлээд тэрний эсрэг бий үүсч эхэлнэ. Миний өмнө хүндэд. За цагаан эсийн одоо бүрхүүлээр очигдно. Ерөндөг маань гадны бит байгаа. Тэрийг хэдийгээд нөгөөдг маань одоо шаардлага хангасан одоо стерилний ариун байгаа боловч нэгд хүний бид орчихсон гадны бид учраас гадны талаараа цагаан эсийн буцаагаад би маань өөрөө буцаагаад өөрөөс хамгаалах механизм. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс хамгаалахын тулд бид одоо жимсээс хамгаалах
дааврын юмнуудыг ямар ч гэсэн 3 сар хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа октод одоо спираль одоо ерөндөй тавихтай юуг анхаарах вэ гэдээ бүр гарч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг заавал хэрэглээрээ гэх юм бол энэ ерөндөг маань өрсөл үүсэхгүйгээр тэр хүнд одоо хамгийн татан төслийг бүрдүүлээд олон жилээр байх магадлал өндөрөлж байгаа. Ерөндөг тавилсны дараа одоо юу анхаарах вэ гэж? Ерөндөг тавилсны дараа ерөндөгийг яг тавихтаа юуг анхаарах вэ гэхлээр зэрэг одоо саяны юмнуудыг хэрэглэн тэгээд нөгөө аль болохоор баг гэмтэх ёстой, мал травматичны буюу баг гэмтэж тавих ёстой. Одоо ерөндөг тавилсны дараа юу анхаарах вэ? Ер нь бол одоо жишээл би одоо ялангуяа октодод нэг юм алдаа гаргадаг нь би жимсэн болохгүй юм чинь. Би одоо бэлгэвч хэрэглэхгүй ч юм уу тий. Ер нь бол одоо бид нар бол яагаад октодод юм төрөг үсгэж тавьж байгаа гэхээр за өөр хөндлөлт хийлгээд явж яснаас гэхдээ ерөндөг чинь бэлгийн замын халдварч учраас хамгаалахгүй. Одоо жишээлбэл тогтсон нэг бэлгийн хамтрагчтай байвал өөр одоо тэрнээс гарч байгаа ялгцсан байна. Ажиглах ёстой, их байх ёсгүй хэлжсэн дээ 0.2-оос 1 мл байх ёстой. Хэмжээний удаас тийм. Ингээд бид нар нүдэрээ харахад ямар нэг юм ялгц байхгүй ингээд сайхан чийгсэн л харагдаж байгаа хэрэгтэй байхгүй. Гэтэл чин өрөвсөл гэдэг чинь ганцхан эмгтээс шалтгааллахгүй. Одоо бэлгийн хавьдал замброгийн бэлгийн одоо харьцаа одоо хавьдал гэдэг чинь өөрөө өрөвсөл үүсгэх бэлгийн замын өвчин одоо өрөвсөл үүсгэж хүчин зүйл нь одоо олон байна. Ерөндөг чинь өөрөө бас ингэ өрөвсөл үүсгэх яваад хүчин зүйл болчихж байгаа. Болчихсон юм хэмжээтэй. Тэгээд нөгөө бэлгийн замбраагүй одоо харьцаа эдэр чинь өөрөө тэр ерөндөгийг одоо ахуулах шалтгаан болчихж байгаа байхгүй. Одоо өрөвсөд тийм. За ерөнхийдөө бас октод бүсгүйчүүд маань юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр одоо ерөндөг тавилсан байхад одоо биений юм яг хүч хэрэг хэрэгтэй. Хэмжээ нэгсэх ёсгүй, олон хоногоор ирэх ёсгүй. Одоо хэвэн үед биений юм яаж хэд хоногоор яаж байгаа. Чи олон хоногоор үргэлжлэх жижигэн цус гараад яваад сарын тэмдэг биений юмны дундуур цус гаргаж байдаг юм уу? Биений юмны дундуур цус гаргах чинь яг зөвхөн өндөөс гадагшилж байгаа үед нэг жижиг цусрахыг ялгаж зүс үзэгдэж болох боловч биений юмны дундуур цус гарах нь өөрөө энэ умаа хөндийн салстан өрсөж шүүд тохиолдол. За тэгээд нөгөө их хэмжээтэй гарах те гарч байгаа цусны хэмжээ ихсэх тэр нь бол угаас энэ спираль буюу ерөндөг маань өөрөө өрсөлдөлтэй байгаа тохиолдолд байж байгаа умаа өндөдөө байгаа тохиолдолд эмчлэгддэг баг. За хоёр дахь шалтгаан нь биений юмны өмнөх хам шинжилгээр ирэхээс өмнө өгдөөдсөн тийм үү? За тэгвэл альгодизмнэрээ одоо биений юм өвдөлттэй ирэх олон хоногоор үргэлжлэх ялангуяа биений юм дуусаад үргэлжлэх нь дуусаад одоо өвдөлтөх нь бол ерөөсөө ерөндөгийг авах гэсэн. Ерөндөгийг тэгээ байлгаад авах шаардлага бушуухан агуулах хэрэгтэй. Эмчилгээ хийсний дараа дахиад тавиулж болно тийм. Одоо ерөндөгийг одоо шил хүмүүс ингэж ярьдаг байхгүй би одоо 3 жил болцлоо аваа тавиулъя. Аваа тавиулах тусмал өрсөл сэтрээд. Авахтаа өрсөл сэтрэн, тавихтаа буцаа сэтрэн. Тэгэхээр хэрвээ тэр зохимжтой байгаад байгаа бол одоо ямар одоо зэсний хэмжээ ямар хэр зэрэг орсон бэ? Одоо шил мөнгөтэй одоо манай Монголд ирээд байгаа одоо өөр олон хэлбэр гэдэггүй яг Монголд ирээд байгаа Купрум 380 алюминиум гэдэг мөнгө авалчаад байгаа байхгүй. Тэр зэрэг энэ ерөндөг маань 10 жил болно л гэсэн үг байхгүй юу? Би хэлсэн шүү дээ. Мөнгө өөрөө нэг цагаас илүү байдаггүй юм байна л да. Тэгтээ яг зүгээр яг тэрийг би бас яагаад мөнгөтэй хийгээд хугацаа нурцаад байгаа юм бэ гэд судлаад үзсэн чинь одоо алт мөнгө гэдэг чинь ингээс сэргүүлчихдэг таахгүй. Тэрийг болохоор би өөр сэдвээс олж уншсан. Тийм болохоор зэрэг одоо алтан дээр алт бол бүр асептик үйлчлэгээтэй. Хамгийн наазахын жишээ хэлээ л да. Одоо шил ийм чихээ цолцоход алт зүчгэр хурдан идэгэр чинь. Тэгтээ заавал зэс орно. Чин өөрөө токсик үйлчлэгээ үзүүллийн тэр хэсэгтээ асептик үргэлжлэл явуулж байгаа юм чинь. За тэгэхээр зэрэг одоо ерөндөг октод ерөндөг тавьж болно. Гэхдээ яг энэ дүрмийг одоо дагаад дааврын юмыг авсарч хэрэглээд за тэгээд одоо локол ивикер эдрийг бас одоо тавьснаас хойш дааврын юм тавьснаас хойш хамгаалах зорилгоор хэрэгжиж болно шүү гэж зөвлөж бас болох байна. Вегел гэдэг байдаг хямлагийн. За энэ болохоор зэрэг дотроо 6 төрлийн эмийн ургамлын хаан агуулсан байдаг. Доторх найрлагын хувьд болохоор өрөвсөл болон мөнгөн зэрэг эсэргүүцэлгээтэй хэсэг газрын одоо хөтрээний орчин төвлөржүүлэхтэй хөтрээний одоо нөгөө орчин буюу ариун чанарыг одоо бий болох зорилготой одоо бүтээгдэхүүн. За тэгээ гол нь нөгөө бас давхар ерөндөг тавиулсан эмэгтэй хүмүүс буюу бүсгүүчүүдээс хэрэгжилж орно. Тэгээд цэвэршлийн насны эмэгтэйчүүд маань хөтрээ хуурай шахаас шинж тэмдгүүд илрээд идэг тийм. Энд бас хөтрээний хуурайшилт бас маш сайн үр нөлөөтэй байдаг шүү. Энэ л одоо бэлгийн хавьдалд орсон охтууд ч юм уу тийм нөхөрчиг насны эмэгтэйчүүд за тэгээд нөгөө цэвэршилт үеийн цэвэршлийн дараах одоо эмэгтэйчүүдэд хэрэгжилж болно. Тэгээд яг одоо 24 оны хамгийн сүүлийн
мөнгөн цэрийн имчилгээ бол ингээд өөрчлөгдсөн. А мөнгөн цэр одоо кардиологч магаар гүдний онгод үүсгэх таатаа нөхцөлийг бүрдүүлдэг юм чи өөрөө pH. pH хүчлэг чанар алдагддаг. За хэрвээ дахин өргөсөлдөд байгаа бол одоо дахлаад дэмжих имчилгээнээс гадна дахиад нөгөө лактобацилл авахсан одоо нөгөө гормон давуулсан BG литрийг хэрэглэж болно. Бүр энэ хэвштэй байвал ерөнхийдөө нормал 3.8-аас 4.2-ыг хэвэн гэж үздэг. Яг зарим номд 3.8-аас 4.5 гэж бичсэн байдгийг. А цэвэрлэлийн насны эмэгтэйчүүд октыг бол 5.2 л алдна. Сул хүчлэг гэсэн. Шүлтлэг бол биш. Одоо нөгөө мазаба шинжилгээнд дээр өтрээний одоо ариун чанар алдагдсан гэдэг чинь энэ маань одоо юу илэрхийлж байгаа юм бол өчтөө өтрээний ариун чанар гэхээс амаа хүзүүнээс бактериологийн шинжилгээ одоо нэгэн өсгөрийн шинжилгээ авч болно. Гэхдээ бид нэгэн өрсөлдөөн шинжилгээгээр юу илрүүлэх гэдэг юм бэ гэхэл нөгөө гонорог л илрүүлэх гэдэг байгаа шүү дээ. Мазаба шинжилгээгээр одоо нөгөө умаа хүзүүний ариун чанар алдагдсан гэдэг шүү дээ. Ариун чанар биш байхгүй юу? Ариун чанар гэхэлэр бид нар нэгэн өсгөрийн шинжилгээ хийх гэдэг. За. Ерөнхийдөө одоо дисбактериоз болоод өтрээнд одоо яг байх ёстой янгууд нь хэсэг ч юм уу 15 зэрэгтээс өтрийг бол бид нар наазын шинжилгээр одоо цагаан эсийн тоо их байна, кокод их байна ч гэдэг юм уу нүшидэ аргаар илрүүл одоо шиг тавиад зүгээр хэсэг газрын имчилгээ тэр бид нар нөгөө тол тавиад хараад за энэ мөгөнцөр байна, энэ одоо агаар хүтнийгаар үсгэгдсэн байна гэдэг онцлож байна. За гэтэл чин тэрийг батлахын тулд бид нар наазын шинжилгээ өгч байгаа. За тэгвэл өмнө үзүүний бактериологийн шинжилгээ нөгөө одоо жишээл бэлгийн замын халдварт өвчнөөс гонорыг илрүүлээд бусад хламидоз, уроплазм, микоплазм илрүүлж чаддаг. Гэтэл чин микоплазм одоо хламидоз ч өөрөө айгүй янз бүрийн одоо сериалууд тэрний одгоор зэрэг одоо A B C D ч гэдэг юм уу. Тэгээд одоо дахиад 1 2 3 4 5 ч гэдэг юм. Тэгээд тэр сериалууд нь одоо жишээлбэл 5 дахь сериал нь уушг өгдгөн ч бэлгийн замын халдварт өвчнөө уушаад ирэхээр хламидозын тухай ярьж байна. За энэ сериалууд нь тэр харамсалтай нь одоо PCR шинжилгээ өгчихсэн байхад макролидын бүлгийн юмнууд юм уу? Тетрасклин бүлгийн юмнуудад илэрдэг. Одоо өөр сонголт байхгүй. Одоо зөвхөн ципринол буюу ципрофлоксасины группнууд аяг аюултай гэж үздэг байгаа шүү дээ. Үеинд ялангуяа ясанд одоо сөрөглөө үзүүлдэг гэж үздэг. Тэгээд октод болохоор зэрэг имээ сонгохдоо эритромициныг сонгож болохгүй. Макролидын бүлгийн хамгийн ихний. За тэгвэл макролидын бүлгийн тэр анхны юм чинь хотодны хүчилт ихэнх нь алга болчихдог. Эритромицин байна. Тэгэхээр бид азитромицин ч юм уу токсиденгийг хэрэглэн. Токсиденг чинь гэтэл октод хэрэглэж болохгүй. За азитромициныг голцоо сонгодог ч байдаг юм уу те. Тэгэхээр за умаа хүзүүний бактериологийн шинжилгээ бид нар гонорыг хамгийн гол нь илрүүлэх гэдэг. Гэтэл чинь ишргийг бол энтерокок гарчин за их байна гэдээ гарсан байхаа тохиолдолд тэд чинь хавтгай очиорсыг голдуу гэмтээдэг юу аахгүй юу? Грамм сөрөг бактериуд шүү дээ. Грамм сөрөг байсан ч гэсэн яг умаа хүзүүний үндийг гэмтээлтэй. Гэтэл чинь одоо тэрийг одоо умаа хүзүүний бактериологи нэгэн өсгөрийн шинжилгээг аваад 10 өрөө хоолойг дайвруудыг умааг имжлэгч байгаа бол уучлаарай 80% нь тохирч магадгүй. Нэгэн өсгөрийн шинжилгээнд одоо ишргийг хойлоо гарчжээ гэдэг өрөө хоолой умааг имжлэх болохгүй. 15% гэдэг чинь айгүй бага тоо байхгүй. Тэрэнд ороод бид нар PCR-ын буюу полимеразын гинжин урвалаар бид нар бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх нь их чухал. Имчилгээ нь илүү ач холбогдолтой. Илүү ач холбогдолтой. Одоо жишээлбэл манад нэг ийм тогтолцоо байгаа гэдэг. Одоо умаа хүзүүний одоо умаа техник заслын үед умаа зүйлс бактериологийн шинжилгээ аваа гэх. Тэрнээ PCR-ын шинжилгээ аваад төрөлд дэмжлэчихвэл тэр хүний одоо мис засал аяг үр дүнтэй байх гэдэг шүү дээ. Зүгээр цэвэрлэлтийн насанд бол бэлгийн замын халдварт өвчнөөр өтгөх ховор бэлгийн хавьд цөөхөн олон хавьдагчгүй ч эрэгтэй нөхрийн одоо өрийн шигний хэмжээ багассан бас бэлгээ олон хавьдагчгүй бэлгийн замын халдварт өвчнөөр өтгөх нь одоо харьцангуй бага. Бүр байхгүй гэж бас хэлж болох. Гэсэн тохиолдолд бол бид нар одоо жишээл цэвэрлэлийн дараа бол яг өөр хингээр үсгэх гэдэг байхгүй. Den дараа одоо пиометрия боллоо гэд умаа зүйлс бактериологийн шинжилгээ авч болно. Гэх юм бол бид нар умаа үндийг одоо нянга устгах гэж мөсөл халгааны үед, мэслийн үед тэр имчилгээг нь авч болно. Одоо тохирч байгаа умаа үзүүнээс авсан нянгийн өсгөрийн шинжилгээгээр одоо хөвлөд идэ өсөх ч юм уу эсвэл ямар нэгэн өндөрлөл гарах юм бол тэр одоо нэнгийн өсгөрийн шинжилгээгээр одоо бэлтгэлийн дараа авч болох байх. Гэтэл чинь нөхөрчгийн насны эмэгтэйг умаа үзүүнээс авсан нэнгийн өсгөрийн шинжилгээгээр өрөө холоо умааг эмчлэгч байгаа болоочлаараа энэ бол 15% тал тохиромжгүй. Хувийн бага.
маш бага юм тий. Хувь айгуун багтай. Тийм байна. Тийм ерөнхийдөө нөхөр шиг насны эмэгтэй дайвруудын өргөдлөг одоо жишээл баруун талын дайврын өргөдлөлтөр гэж бичиж идэг. Хөөе уучлаарай. Умаа өрийн хоолой чинь нэг л хэрэгтэй. Хэн нь илүү өртөд байна? Хаашаа илүү өртөд байгаад байна л гэдэг бол. Тийм учраас бид нар умаа дайврын өргөсөл гэж уншдаг. За умаа дайврын өргөслөд нийлэгдэл 1-1 үүсгэх. Тэгээ энэ болохоор 85% нь бэлхэн замын алт өртөгч байна гэж хамгийн түрүүнд сэжиглэх хэрэгтэй. За бидний одоо хамгийн их дутагдaltaй юм гэхээр одоо эрүүл мэндийн боловсрол одоо дутуугаасаа ялангуяа энэ октод бас нэг юм хаалт байдаг баг. Яг ингээд эмчтэр яваад очих ч юм уу, ээжээсээ зөвлөгөө авч чадахгүй, үе тэнгийнхнаасаа ч юм уу, аль эсвэл ингээд дам ярианаас ч юм уу мэдээлэл аваад дандаа ингээд буруу хөл алдах тохиолдол аяг байдаг юм аа. Тийм учраас эмч бол таны нэг номерын нөхөрш бэлэг хэрэгтний өргөсөлт өвчин одоо хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй бэлгийн хавталд орох тий бэлгийн хавталд одоо хугацаанаас өмнө ороход бол яг эмчээс одоо их эмэгтэйчүүдийн эмч үзүүл зөвлөгөө авах нь таныг одоо альва эрсдлээс урьдчилан сэргийлж чаднаа. Мэргэжлийн үнд нь хаанцсан дээр шүү гэж зэн сэлж тий. Ялангуяа одоо нөгөө хүчлийн бэрхшээлтэй охтууд байдаг байхгүй одоо зүгээр олигофрения, оюуханы хомсдолтой за ингээд децибетэй ч юм уу бэлгийн хавталд орчихсон тийм охтууд явж идэг. Одоо өөрөө ч одоо тэр нь ч одоо хянах тавих. Ийм тохиолдолд бол аль болохоор ерөндөг тавихаас татгалзах хэрэгтэй. Тэрний оронд одоо бусад аргуудыг сонгоно. Жишээлбэл одоо суулгац тавих тийм ээ. Ер нь бол алийг сонгох вэ гэдэг бол ерөөсөө л мэдлэгтэй эмчийн зөвлөгөөг авах чухал шүү. Мэргэжлийн эмчээс мэдлэгтэй эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн мэдлэгтэй эмчээс зөвлөгөө аваарай тий. Хэрвээ одоо ерөндөг тавиулахар ч юм уу жирэмсээ хамгаалан арга сонгох гэж байгаа бол тий мэргэжлийн эмчэд хандаарай гэж манай хүн жаргал юм. Та бүхэндээ сануулж байна. Бас ингээд хүн өөрөө бас одоо эмчнэр олон болсон. Янз бүрийн сургууль төгсөж байгаа. За тэгээд одоо угаасаа ингээд уулын мод өндөртөө намтай ч гэдэг юм уу гэдэг. Тийм учраас зөв хэмжээ сонгож очих бол бас хэцүү юм шүү. За ингээд подкастаа дуусгана тийм үү? За баярлалаа. Та бүхэнд баярлалаа. За тэгээ эмчээс асуух асуултууд хамар доороос комент хэсэгт үлдээчээрэй. Бид бүхэн та бүхэндээ буцаагаад пүж эмчээс асуугаад хариулт өгөх болно. За баярлалаа.